Иргэндээ 2 дугаар сарын 5-ны өдөр M5 чиглэлийн автобусанд ноутбук мартан бужээ. Түүнийг нь дотоод хэргийн их сургуулийн оюутнууд олж уг автобусны жолоочид хүлээлгөө өгсөн байна. Ингээд тухайн автобусны жолооч тогтох 2 оюутнуудын олж өгсөн ноутбукны эзэнд хүлээлгөө өгч байна. Иргэндээ 3 сонсогчид жолооч болон салбарын хамт олонд талархлаа илэрхийлсэн байна. Тухайн өдөр 2026 оны 2 сарын 5-ны өдөр сонсогч мөнгөн жигүүр сонсож ган толгох сонсогч дүл бид дөрөв хичээл сургуулаа тараад ингээд нэг чихт амьдэрдэг болохоор ингээд автобусан цугаад утсан. Тэгээд суух үед хамгийн арын суудал дээр нэг цүнх байсан. Тэр цүнхийг манай сонсогч найзууд маань ингээд урагшаа ингээд жолооч тавьж өгөхийг ингээд санал болгосон. Тэгээд тэр дотроос хүний үнэтэй зайтай юм олон юу ч хийж болно. Тэгээд хоосон зүг байсан ч гэсэн бас тэрийг урагшаа авчиж өгөхнөөс иргэний үүрэг гэж бодож байна. Хамгийн ихэнд би ороод тэгээд хамгийн нэг хар цөнх байсан тийм энэ гурвлуугаа хараад нэгэн тэр сүхийг урагшиж жолоочд нь авчиж өгч хэлсэн. Тэгээд манай галаатраханд авчиж гисэн. Эм5 таа суугаад азаа үзчихээ ганцуудаа яалцыг төгжрөхгүй бол тэр үзэл. Тэгээд азаа үзээд Эм5 суусан. Тэгээд азаа чаар төгжрлгүй байсан.